Зохиолч хөх толбод төмөр очир. Хүний нутагт өгүүлэг. Онгоц сөүлд газардахад чулууна буухаар яаран аяны үргэвчээ мөрлсөөр урагш зүтгэв. Анх удаа хилийн дээс алхан харь нутагт хөл тавьж буй түүнд юм бүхэн шин содон гайхмаар байлаа. Онгоцны буудлаас гарахад пүн хийсэн бүгчим халуун агаар түүнийг угтан авав. Хаврын сар дундарсан ч хөр цасан дунд хүйтэн шамраг тавьж байдаг нутгаас ирсэн чулуунаад амьсгал давчтам бүгчим халуун агаар нэн тэртэй санагдав. Нэр хаягтай нь бичиж өгсөн автобусанд суугаад шил толболсон өндөр барилгуудын хажуугаар давхисаар багавдар тосхны төвд буухад нэрийн цаасан дээр бичсэн хичээлдүү эр тосож авлаа. Тогтоо байрын хижээл солонгос эр хэдий юм асуусан боловч хэл ус мэдэхгүй дэмийл толгой дохиход машиндаа суухыг өрөв. Бага урын ачааны машин уулын хижлэг дагсан замаар явсаар эргэн тойронд нь тутаргын талбай хүрээлсэн навтгар байшингийн гадаа ирж зогслоо. Эхнэр нь бололтой Toyota авгаа инээмсэглэн угтаж байшинд орохыг өрөв. Ширээ дүүрэн өрсөн хоолны үнэр ходоодын гжигдэнэ. Хооллох зуур авгаа нөхөр хоёр янз бүрийн юм асууж сонирхсон ч дэмийл толгой дохих монгол залууг хэл усгүйг мэдээд дахин шалгаасангүй. Түүний амьдрах өрөөг зааж өгчээ. Ганц хүнд тов хийсэн цэвэр цэмцгэр өрөөнд гудас хөнжил шалан дээр эвхэн тавьж ойр зуурын хэрэглээний зүйлсийг зэгчээ. Ингээд харь газрын шин амьдрал эхлэх нь тэрэ. Элдвийг бодон хөрвөөсөөр нэг мэтгэд нам унтжээ. Өглөөний ургах нарнаас үдшийн бүрийг хүртэл тариалангийн барагдаж дуусахгүй ажилд нухлагдан 20 хоногийн ард гарчээ. Солонгос орон түүний хувьд анхлан киноноос л үзэж байсан тав тухтай сайхан орчин, ганган дэгжин хүмүүс атаархан сайхан амьдралаар төсөөлж байснаас нь шал өөр газраажээ. Солонгосчууд хөгшин залуу гэлтгүй шоргойлч шиг ажилсаг. Хэдийд нь унтаж амарч хизээдээ аялж зугаалдгийн болоо гэж гайхмаар. 70-80 хүрсэн нуруу нь бүгдээж газраас өндийхгүй шахан болсон эмгэд хөгшид түүнтэй зэрэгцэн өдөржин ногооны талбайд тонголзно. Хаа очиж гэр бүлийн хоёр сайхан ааш зантай элэгсэг хүмүүс байв. Хар бор ажилд хайнгийн шар шиг зүтгэх монгол залууг тэд голсонгүй. Бүтэн сайн л амарна. Энэ мэт ажилласаар 3-7 хоногийн дараа чулууна тосгоны төв орохоор шийдэв. Айлынхаа хүмүүсээр цаасан дээр зуруулж бичүүлж очих газраа гайгүй сайн заалгаж аваад гарваа. Дугуйгаар хагас цаг явах газар. Бороо зөөлөн шиврэн. Тосгон төдийлөн том биш ч бүх юм нь эмх цэгцтэй, хог новш байхгүй. Хаа сайгүй мод бут цэцэг ногоо алаглана. Тосгоны төвд байх хүн зон холгсон том дэлгүүрээр жаал нүд хужирлан сэлгүүцэж хоёр шар айраг ганц шил сөөжв аваад гадаах сарвчанд тухлан суужээ. Хар, шар, халтар, бор янз бүрийн царай зүстэй харь хилийн хүмүүс энд тэнд хэд гурваар сууж шар айраг шимэн шаагилдана. Чулууна ганц ч гэсэн монгол хүний бараа харах юмсан гэж санаашран суув. Хүний нутагт эх орон, элгэн садан, эхнэр хүүхдээ туйлгүй ихээр санаж байгаа хүнд монгол гэсэн юм бүхэн хамгаас эрхэм нандин байдаг ажээ. Үдшийн сэрүү орох үеэр дэлгүүрээс 2 тор дүүрэн юм барьсан асхан бүсгүй гарч ирэхийг хараад
Суудлаасан өндөлцөв. Тэг Монгол хүний дүр төрх анд шиг байжээ. Бүсгүй ийш тийш хараачлан такси барих гэж бололтой. Чулууна угд татуулсан мэт ухсхийн босч бүсгүйн хажууд очив. Бүсгүй мэгдэн сандрах мэт харснаа инээмсэглэлээ. Харилцсан мэдлээд хүний нутагт буйдхан газар таарсан хоёр зэргэлдэх зоогийн газар гахай мах шаран тухалваа. Бүсгүй жилийн өмнө гэрээгээр Солонгост иржээ. Анх очсон үйлдвэрийнх нь эзэн татж чангаагаад амар заяа үзүүлэхгүй болохоор нь үйлдвэрээ солиод энэ газар иржээ. Одоо цаасан хайрцгийн жижиг үйлдвэрт хоёр балб эмэгтэйн хамт ажилдаг гин. Амралтын өдрөөр хүнсээ цуглуулan яваа нь энэ аж. Үйлдвэр нь холгүйхэн тул алхаж ирээд орой буцахта такси барьдаг гэв. Тэр хоёр юу эсийг хөөрөлдсөн гэхв? Тасхан дээрээд 3 сар болохдоо нэг ч монгол хүнтэй тааралдаагүй гин. Дараа уулзахаар болсон бүсгүйг таксинд суулгаж өгөөд гэрийн зүг дугуйгаа жийжээ. Өдөр хоногуд харавсан сум шиг өнгөрч нэг л мэтгэд 14 хоног өнгөрсөн байв. Чулууна анхны цалингаа авч бөөн баяр болов. Монголд хагасчил ажиллаж байж олох мөнгийг энд ганцхан сард олсондоо өөртөө итгэхгүй шахан байв. Солонгост хүний хөлс хүч хөдөлмөрийг шударгаар үнэлдэг нь ажлын хатуу бэрхийг юм жинээ тоохгүй зүтгэхэд хүргэдэг ажээ. Бүтэн сайны өглөө эртлэн тосгоны төв оров. Болцсон ёсоор зулаа дэгжин хувцастай дэгдэх шахам хурж ирлээ. Тэд сүүдрөвчөнд шарайраг шимэн тухлав. Хэд хэдэн шарайраг уусны дараа зулаагийн нүур улаа бутарч чулуунаг ажиглан сууснаа. Би чамайг урд нь таньдаг мэддэг юм шиг санагдаад байх юм. Зүүдэндээ харсан ч юм шиг гэснэ. За тэр ч яах вэ? Хоёулаа өөр юм яри гэв. Тэр ширээ тохиолдон сууснаа уртаар санаа алдаж. Хүний нутагч хүний л нутаг юм да. Ядарч зүдэрсэн ч хэнд хэлэх вүлээ дээ. Аавынхаа зөөж өгсөн сахиусанд л залбирах юм гэд инээмсэглэв. Чи бас сахиустай юм уу гэж асуусан чулуунагаас санаа зовсон бүсгүй. Хар багаас минь л надаас салгаагүй хаш чулуу. Энд хүзүүндээ зөөх штэ. Цүнхэндээ авч явдаг юм гэд үзмэн ягаан өнгийн хаш чулуу үзүүлээд. Манай аав их сүсэг бишрэлтэй хүн байгаа юм. Биеэсээ бүү салгал гэдэг байлаа гэд сулхан инээмсэглэж. Аав ээжээ санаа бололтой гунигтай санаа алдав. Гэрээ санаа юу гэж асуухад чулуунаг сонжих мэт харж сууснаа. Намайг хүлээж суугаа аав ээж 5 настай бүлтгэр охиноо их санах юм да гэлээ. Нэг хэсэг хэн нь дуугарсангүй агчиг болов. Чулуунагийн сэтгэлд яасан тань л сэлбэртэй чулуу вэ гэсэн бодол төрж над ч гэсэн яг иймэрхүү нэг сахиус бий. Өнгөн харин ногоон л доо. Хийц донжин их адилах юм гэд инээмсэглэв. Өө тийм үү? Энэ сахиус их учиртай л идгэсэн. Дараа уулзахдаа аваад ирээрэй гэв. Бүсгүйн нулим сурснуудыг өрөвдөн харж суусан чулууна. Нэрэ тэгье гэж хэлэхдээ аавынхаа захиасыг бас бодож суулаа. Айлын хажууранд үлдсэн элсэг хань түжгэр хүүгэн бодоод бүсгүйг даган нулимс унах хаашахжээ.
Хүний нутагч хүний л нутаг юм да гэсэн бүсгүйн гашуун үгс давтагдан цуурайцсаар байв. Нуураасаа салсан нугас, нутгаасаа хагдсан хүн хоёрын зовлон юутай адил вэ? Нэгэн хэвийн борь бокс хийхгүй ажилд нухлагдсаар 2 дахь сарынхаа цалинтай золгов. Эхнэр хүүхдтэй мөнгө төгрөг шилжүүлэх, хувцс хунар авч өгүүлэхээр сөөвл явах хэрэг гарчээ. Гэвч харалсан хүн дураар явах осолтой. Зулааг гуйж хандаа явхаар шийдэн утсаар хэлэхэд өө тгийл дээ гэж урайлгахан зөвшөөрлөө. Болдсон цагтаа тосгоны буудлын дээр уулзсан хоёр сөөвл чиглэлийн бөөхий автобусанд сууж 3 цаг давхиад л зорьсон газраа ирэв. Солонгос дахь монголчуудын аж амьдрал буцалж байдаг. Түндэ мөн хэмээх Монгол таавнд метрогоор очив. Хаа сайгүй монголоор ярьж хөөрөлдөн хөлхөх нутаг нэгтнүүдээ хараад эх орондоо ирсэн мэт сэтгэл нь сэргэн догдолжээ. Зорж ирсэн ажлаа амжуулаад Монгол зоогийн газар хооллож, дараа нь дуун цэнгүүнтэй өрөөнд орж Монгол дууга шастолныг шавайга хантал дуулав. Дуу хууртаа хөгсөж, шараа эрэгтээ халамтсан сэтгэл нь хөдөлсөн зулаа. Манайх уг нь Баруун аймгийн Захын сумын айл. Аав ээж хоёр минь амьдралын мөрхөөн намайг төв суурин газар бараадуулах санаатай цэлэнгэр өнөөс юм. Би ч яхав айлын ганц охин гээд эрх дураараа. Их сургуульд ирж оюутан болоод зуны амралтаараа ирээд туйлж өгвөө. Найзуудтайгаа гадуур зугаалж цэнгэний газраар хийсэн. Амхандаа их сургуулийн оюутан том хүн болсон гэж хөөрөлгөж хөгсөж явсан байх. Тэгж явхдаа охиныхоо аавтай танилцсан юм. Сэлэнгийн уугуул даруухан залуу. Цэвэрхэн царай зүстэй. Би хаа тэгш сайхан ир. Залуу насны омголон зангаар юугаач мэдэхгүй дэвэрч яваад жирэмсэн болж орхив. Сургуулиа гэхүү, гидсэндээ байгаа хүүхдээ гэхүү. Аав ээж минь мэдээд нас залуу байхад сурахад оройтхгүй хүүхдээ гарга гэсэн юм. Ингээд 2 дахь жилээсээ чөлөө авч ээж боллоо. Нөхөр маань эхэндээ хайр халамжинд умбуулж байв. Зах дээр 8 хийн. Гарын мөнгөөр тасрахгүй. Үе үе оройтож шүндэл болсон хойно ирдэг болов. Найзуудтайгаа буу халж суугаад л гин. Сүүлдээ хонуутаар алга болдог боллоо. Асууж шалгаахад найзуудтайгаа нийлж дарваад л гин. Нөхөр маань өнчин өрөөсөн ах トゥ төрөл садан муутай болохоор аав ээж хоёр минь тов хийсэн дүнзэн байшингаа бид хоёр төгөөд өөрсдөө 4 хантай гэр барин амьдрах болсон юм. Нөхөр маань сүүлдээ мөнгө төгрөг авчирхаач болив. Далдуур хүүхэн шуухантай орооцол дот байх шиг. Араас нь нэлээд хөөцөлдлөө. Тэгсэн мөрийтэй тоглоомд орсон байжээ. Зах дээр хамт 8 хийдэг хүмүүс нь өр нэхэж манайхаар ирэх болов. Амгалан тайван амьдрал там болон хувирлаа. Би үглэж, яншиж, уйлж, дуулж, аргадаж, гуйж янз бүрээр л үзлээ. Одоо би дахиж тоглохгүй. Яг амлаж байна гэнэ. Овоо хэд хоног тисснээ гинтхэн алга болчихно. Нэг өглөө том хар машинтай 4-5 залуучууд нөхрийн маань дагуулсаар орж ирэв. Хашаа байшингаа мөрийд тавьж алдсан. Суллаж авахаар ирсэн гин. Бүр нэрийг шилжүүлсэн гэрчилгээ үзүүлэв. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу үед муу аав ээж хоёрыг ол бараадсан та. Нөхөр маань би мөнгөтэй болж буцаж ирээд алдсан бүхнээ олж авна гээд хот руу яваад сураг тасарсан. Аав ээжийнхээ танагтаа дээр Солонгос явж ажил хийгээд өөрийн гисэн орох оронтой болъё гэж наашаа ирсэн дээ гэв.
Түүний нүдэнд нулимс гэлтгэнж байлаа. Буцах цаг дөгсөн тул хоёул гараад алхаж явахдаа өмнө ярьсан зүйлээ гинт сансан мэт зулаа. Чи сахиусаа авчирсан уу гэв. Хөө мартах шахсан байна. Авчирсан шүү гэд хүзүүндээ зүүсэн сахиусаа гаргах үед хар шилзүүлсэн энгийн хувцастай хоёр хүн зам тусан дүтэлж явахыг харсан зулаа. Баривчлага гэж амдаа шивнээд онгорхой хаалга руу чулуунаг түлхэн оруулахдаа гартаа атгсан сахиусаа өгөөд өөрөө зам хөндлөн гарахаар гүйв. Дулж ирсэн хоёр гинт зогтосон тэнэгэлцснээ бүсгүйн хойноос хоёул элдэв. Сандарч баламгдсан чулууна шатаар амьсгаатан гүйсээр таван давхарт гарч цонхоор харав. Бүсгүй машинд шүргүүлж газар унсан хэвтэн. Хүмүүс тойрон бүчиж шаагилдана. Надаас болж хөөрхий бүсгүй осолд оржээ гэж бачимдан бодоод шат уруудан гүйв. Дөөнийг гарч ирэхэд түргэний тэрэг хөдөлж байв. Хүмүүс таран оджээ. Бүсгүйн осолдсон газар цагдаа нар хэмжилт хийн. Оройгороо халзан толгойтой намхан ир нааш цааш холихон хараал тавина. Зам дээр цус нөж харагдахгүйг бодоход гайгүй биз гэж бодсон ч хөл гар нь хугарч дотуур гэмтэн цус алдсан бол яана гэж бодхоос хамаг шар усан босчээ. Амьдрах гэж ядаж яваа хүнд би л гай болчихлоо. Намайг аврах гээд өөрөө сүйд боллоо гэж өөрийгөө хараан зүхэж байв. Гэвч хэл үг мэдэхгүй хүний нутагт яваа чулууна яахан зүрхэлж очих билээ. Уцруун залгсан боловч холбогдох боломжгүй гэсэн хариу өгөв. Гэтэл дөрүүнээс хойш давхарлж атгсан хоёр сахиус ам орсон мэт хөлөрсөн алганд нь лугших шиг болоход алгаа тэнэлгэн харав. Бүсгүйн сахиус дээр ганц цэвэрт бэлэгт гөрөөсний цээжийг товойлгон сийлсэн нь нэн гоёмсог харагдахаж. Гэтэл өөрийнх нь сахиус ямар нэгэн хээ угалз цоолборлон гаргасан харагдавч нэг л хүний гараар бүтсэн мэт санагдаж байлаа. Дүүнд аав нь зүүж өгөхдөө энэ сахиусны нөгөө тал нь хаа нэг газар өнчирч яваа. Олж нийлвэлбэл ижи аав хоёрынх нь сэтгэл дүүрэх юм. Эд нулимсаа арчсан билээ. Чухам ямар учиртай болохыг чулууна үнэндээ лавлаж асуугаагүй өнгөрчээ. Оройхон харж ирээд зулаагийн төлөө санаа зовон түүний сахиусанд залбирэн гуйж угаад өөрийнхөө сахиустай зэрэгцүүлээд тавих үед нэг л гөрөөсний хоёр хэсэг мэт санагдаад давхарлан үзмээр санагдаж хоёр гарынхаа алганд хавчуулан дарахад шаг гэсэн дуу гарч нээлээд ганц цэвэрт бэлэгт гөрөөс босоод ирэх шиг санагдав. Үзмэн ягаан зүстэй бэлэгт гөрөөсний хэвлий нов ногоон нялх ногооны шүүсэнд халтарцсан мэт харагдаж улаан гөрөөс эмхтэй хүний усгал зөөлөн харцаар нэг юм гуйж хүсэх мэт царайжлангүй харж байсан зүүд нь сэтгэлд тодхон. Сэтгэл нь тогтохгүй өөмөрч суусан чулууна гар утсаа авч ижи рүүгээ залган ярил бүх зүйлийн зангилаа тайлагдав. Чулууна эхээс энэ хорвоод ихэр заяатай дөржээ. Ихрүүдийн угаалга дээр чулууны сийлбэрч өвөө нь хоёр ачтаан утга төгөлдөр нэр хайрлан ногоон хаш үзмэн ягаан хасаар сийлж цоолборлсон зүйлд бэлгэлжээ. Ихэр охин дүүг нь айлд өргүүлснийг яахан мэдэх билээ. Аавынх нь холын садан баруун аймагт амьдардаг хүүсэр эмэгтэй нөхрийнхөө хамт хот орж ирэхдээ дөрөөд 3 сар болж байсан ихрүүдийн нэгийг өргүүлээч гэж
өвдөг сөгдөн гуйжээ. Аав ээж хоёр нь эхэндээ баахан цааргалсан ч аав нь хүүсэр дүүгээ өрөвдөн манайх хоёр охинтой юм чинь эмэгтэйг нь өргөж ав гэжээ. Ингэж л ихэр ах дүүсийн хувь заяа хоёр өөр замаар салжээ. Хүүхэд өргөж авсан Баруун аймгийн хоёр сураг тасарч олон жилийг үдсэн аж. Чулууна өөрийнхөө ногоон хаш сахиус дээр улаан сахиусыг давхарлаж тавихад нэг чулуу мэт эв гавдаа орж бэлэгдэхүүрөөс яг л амьд юм шиг өөдөөс нь ширтэж байхыг хараад өвөөгийнхөө ур чадвар суу ухааныг гайхан бишрэв. Зав зай гарах болгонд зулаагийн дугаар руу залгах авч холбогдох боломжгүй гэсэн ганцхан хариуг товд мэт давтсаар байлаа. Тэр явдлаас хойш чулууна нэм гариг болгонд мөнөөх дэлгүүрийнхээ үүдэнд сууж дүүгэн харуулдах болжээ. Тосхны гудамжаар сүлжин холхиж ядаж үйлдвэрийг олчих юмсан гэж атгана. 26 жилийн өмнө хувь заяас салсан ч харь газар хүний нутагт дахин учрах хувь тохиосон нь эд шидийн мэт гайхамшигтай санагдж байв. Уран өвөөгийнх нь зэн совин тэр хоёрыг энд учруулах ёроолтой байжээ. Гагцхүү дүүгийн минь бэртэл гэмтэл гайгүй байгаасаа гэж залбирна. Сар гарын хугацаа өнгөрсөн ч аг чиглэл байв. Энд ирээд анхны шөн зүүдэлсэн эмэгтэй хүний нүдтэй улаан өнгөрөөс зөнтэй зүүд байсныг ухаарлаа. Зуны бөгчим халуун буурч оройвчийн сэрүүнд зугаацсан сэлгүүцэх хүмүүс олширчээ. Чулууна захын ширээ бараадан элдвийг эргцүүл суудал. Замын цаанаас гараа далласаар нэг бүсгүй айсвэ. Мөн байна. Тэр суудал дээрээ хадагдсан мэт хөшж орхижээ. Дүү минь гэж амдаа сулхан өглөн байв. Нүүр дүүрэн инээмсэгэл тодруулсан зулаагийн зүүн гар боолттой харагдана. Ойлох нудаа гэмээр царай нь минчийсэн чулуунаг хараад чи чинь зүгээр үү? Царай чинь сонирн болчихож намайг амьд эргээд ирнэ гэж итгээгүй мүү гэд доогтой инээлээ. Би ч яах вэ? Шүргүүлж унсандаа жаахан баашлаад нэг сүртэй гэмтээгвэ. Гарын савхан яс цуурсан гэмтэлтэй. Солонгосчууд чинь сүржин хүмүүс шүү дээ. Бөөн л юм боллоо. За тэр яах вэ? Чи дажгүй юу? гэв. Чулууна үг дуугарах гэхээр нулимс нь сад тавих гээд байв. Үзүүнээсээ сахиусаа тайлж ширээн дээр тавилаа. Зулаа сандал өнцгөлөн суунгаа сахиусыг барьж үзснэ. Ямар гоё юм бэ? Яг амьд юм шиг гэснэ төгдрөн. Ногоон хүрээтэй л болохоос минийхтэй адилхан юм аа гэд чулууна руу гайхсан нүдээр харав. Нулимсаа дотгош залгин овоо уужирсан чулууна хоолойгоо засаад сэлбэртэй сахиусыг хоёр салган ногоон хаш гөрөөс нь хаш чулуун минийх үзэм ягаан гөрөөс нь хас зул чинийх гэв. Хас зулын царай огцом хувиран нүдэн том болсноо үгсүггүй мэлэмрүүлж гарав. Номхон далайгаас сэвших чиглэг салхин бороо урьж төд удалгүй бийсээ олсон ах トゥ хоёрын олон жилийн төөрөгдөл хагцлын гунгийг угааж баяр бахтлыг мялаах гэсэн мэт зөөлнөөр шивэрч эхэллээ. Бороо нулимс хоёр
нийлэв. Эргэн тойрны хүмүүсийн гайхширлыг үл тоон тэд бороонд удтал тэврэлдэн зогссоор байв. Зохилогдсон хөх толбот төмөр очир. Уншсан Эрхэнбаярын Бат орж.